Азийн цээжинд орших 3.5 сая хүн амтай монголчууд бидний аж байдал, ах уй соёл, амьдралынхээ маяг өдрөөс өдөрт өргөжин тэлжгүй. Улс орны хөгжилд Монгол улсын арь ширний салбар их үүрэг гүйцэтгэснийг өөрийн 40-од жилийнхээ хөдөлмөрийг зориулсан өнөөдрийг авчирсан Ахмад буурлуудын төлөөлөл Монгол улсын гавьяат эдийн засагч жигждийн цэрэн найдмад гуайн ажил амьдралын жимээр энэхүү нэвтрүүлгээ эхлүүлж байна. Цэрэн найдамд арын сайхан хангай нутаг, тариад сум, мөрөн багт эгэл малчин жигждийн баг охин болон мэндэлжээ. Аав нь мал маллах эсгэрдгээрээ нутаг усандаа нэртэй хүн байж тэрээр бусдын адил хүүхэд насаа хөдөө нутагтаа хонь мал хариулан өнгөрүүлж сурч боловсрон нийслэл Улаанбаатар хотыг зорин их бүтээн байгуулалт өрнөсөн тухайн үеийн аж үйлдвэрийн комбинатад хэдэн насандаа хэрхэн орж ажлын гараагаа эхлэж байсныг сонсоцгоё. Миний ард талд байгаа энэ байрнуудыг үнгүүгээр аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа ажилчдын хөнгөн үйлдвэрийн яамны харийн ажилчдад ийм байрнуудыг ингэж өгч ирсэн. Одоо энэ байр ашиглалтанд ороод одоо 54 жил болж байна. Би энэ байранд энэ продюсерда байшиндаа бол 72 онд орцгоосон. 22 настайдаа энэ байшинд орсон. Одоо тэгэл 80 шахаж байна. Сайхан л бай. Би хөдөөнөөс орж ирээд 64 онд орж ирээд нийслэлийн 24 дугаар сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. Төгсөөд хутлын тэмцэд одоо саналаа өгсөн байсан чинь тэр үед тухайн үед санхүү эдийн засгийн техникумд нэг эмэгтэй хүн аавна гэд тухайн үед одоо би онц сурж илээсэн юм билгүй. Тэгээд санхүүгийн техникумд орсон. Манай 10 жилийн нэг ширээний 2. Манай сүүгийн дарга. Айлаа үсээс үү? Архангаас ирсэн шүү дээ. Өөрхөн бар байх байсан шүү дээ. Хоёулаа энэ 120-аас энэ 24 цагт энэ голоор алхадаг. Манай ангис олон хөлтэй. За тийм сэнтэй. Би тэгээд өнөөдөр хувийнхаа юм хийж байгаа. Үйлдвэрлэгөө явах гэж байгаа. Үйлдвэрлэгөө явах. Зөв. Тийм үйлдвэрлэлээ. За тэгээд. Тэгээ. Тэгээд одоо энэ байшингаас эхлээл одоо 69-с 2005 он түүхээ бол ярих гэж би энд сонирхож ирсэн. Мэргэжлийн одоо нэгтлэн бодогч нарынхаа бас дээр үеийн одоо нэгтлэн бодогч нарыгаа сайхан ярил дуусгах гэсэн юм л зорилготой байгаа юм да. Жигждийн цэрэн найдамд анх 1966 онд санхүү эдийн засгийн техникумд аж үйлдвэрийн нэгтлэн бодохын ангид орж 1969 онд төгсжээ. Тухайн үед хөнгөн үндэсний үйлдвэрийн яамны жамин сайд дээр ороход түүнийг дорнотын загсны үйлдвэрт хуваарлаж байсан байна. Би 1966 онд санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд хөнгөн үндэсний үйлдвэрийн яамн дээр томилтоо авах гэж очиод тэгээд байтал намайг дорнотын загсны үйлдвэр гэдэг газар хуваарлсан. Тэгээд дараа нь яамны сайд дээр маргааш нь орж за чи 10 хэдэн настай одоо чамайг дагаад явах хүн байна уу? Чамайг дорнотын загсны үйлдвэрлэл санагдаад байна. Тиймд хуваарлсан байхгүй. Тэгсэн чинь би надад дагаад явах хүн байхгүй. Ганцаар л явна да гэсэн чинь. Одоо энэ хуран зэргийн айлын хүүхдийг ганцаар нь яаж явуулах вэ? Ер нь бол хөнгөн үйлдвэрийн яамны харьяа аж үйлдвэрийн комбинат гэж байдгийг. Тэр нь л одоо чамайг хуваарлсан да гэх. Одоо аж үйлдвэрийн комбинат гэсэн захиргааны 2 давхард хуваарлагдаж ирсэн. Тэгээд тэндээс сүрэн хорлоо гэдэг хүнээс үйлдвэртээ хуваарлагдаж ирсэн томилтоо үзүүлсэн чинь намайг за энэ залуу хүнийг бол ер нь нэгтлэн бодох бүртгэлийг сайн мэдүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн нэгтлэн бодох ер нь манайхаар төгсж ирсэн хоор байгаа гэд намайг шиврээдийн үйлдвэрт анх эхлээд хуваарлагдаж ирсэн. Цэрэн найдмад чинь эхлээд шиврээдийн үйлдвэрт базар гарагчаа гэдэг хүн дээр дадлах хийж байсан. Одоо 7 сарын 5-нд анх хөдөлмөрийн дэвтрийг нээлгээд манайх чинь нэг жил авсан газраа жил дадлах хийгээд эргэж уцаад 4 шалгалт өгдөг. Тэгээд 4 шалгалтаа өгчөөд тэр газар нь авна үгүй л авдаг. Авахгүй л тэгэл өөрөө ажиллаа болдог юм байлаа.
Тэгээ манай шиврээд үйлдвэр намайг буцааж авна гэж хэлээд тэгээ би буцаад шиврэдийнхаа үйлдвэрт ирж ажилласан. Тэгээ тэнд ажиллаж байхад миний төлөвлөгөөний эдийн засгаар хамаа хөдөлмөр солио эдийн засгчаар Доржиг мэд гэдэг 2 хүн байлаа. Удаагүй нэг 2 нэгтлэн байсан соёл үтэтгээд материалын нэгтлэн Эрдэнэсэн ханд гээд цалин хөлсний нэгтлэн бодох, ерөнхий нэгтлэн бодох нь базар хэрэгчээ гэж ийм хамт олон донд орж ирсэн. Энэ шиврээдийн үйлдвэрт би 69-с 72 он хүртэл ажилласан. Шиврээдийн үйлдвэрийн 72 он ажиллахдаа сайн нэгтлэнгийн буйныг эдэлсэн нэлээд их юм сурч би тайлан тооцоо гаргах болоод одоо нэлээд сайхан зөвшөөд байж итл арь ширний нэгдэлд хуваарлагдаад аж үйлдвэрийн комбинат татан буугдаад ноосны нэгдэл арь ширний нэгдэл гэж 2 хуваагдсан. Тэгээд арь ширний нэгдлийн цалин хөлсний ахлах нэгтлэн бодгочоор 1972 оны 8 сарын 6-нд очсон. Нүүдэлчин соёлтой мал аж ахуй эрхэлдэг монголчууд бидний эртээр үеэс малынхаа арьс ширийг боловсруулж бүхий л амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. Машин үйлдвэрийн анхны суурийг 1934 оны 3 сарын 26-нд Зөвлөлт холбоот улсын тусламжаар аж үйлдвэрийн комбинатыг хуучнаар ажилчны районд ашиглалтанд оруулж арьс ширний үйлдвэрлэлийн салбар хөгжиж эхэлсэн түүхтэй. 1950-ад оноос хойш арьс шир боловсруулах салбарыг өргөжүүлэн Чех, Югослав, Зөвлөлт холбоот улсын тусламжаар олон 10 барилга байшин баригдаж мөн олон зуун ажилчдыг тэнд сургаж 1972 онд арьс ширний үйлдвэрийн нэгдэл болсон байна. Шиврээдийн үйлдвэр гэдэг маань юу гэхээр хоньны арьс боловсруулах үйлдвэр. Тэнд 1969 оноос 72 он хүртэл ажиллаад тэгээд дараа нь энэ аж үйлдвэрийн комбинат ноосны нэгдэл, арьс ширний нэгдэл болж хуваагдаад арьс ширний нэгдлийн захиргаанд одоо цалингийн нэгтлэн бодохоор 2 жил ажиллаад 75 онд Булгар хувьцаат компанид ирж ажилласан. Энд ажиллахдаа яг хөр миний өмнө байсан нэгтлэн тэтгэврт гараад би оронд нь ирж ажилласан. Тэрнээс хойш одоо 2005 он хүртэл Булгар хувьцаат компани ахлах нэгтлэн бодохын ажлыг хийсэн. За энэ хугацаанд одоо манай энэ ахмад нэгтлэнгууд намайг ажиллаж ирсэн ахлах нэгтлэнгууд зөндөө олон байлаа. Тэднээсээс их юм сурлаа. Тэр улсууд маань одоо бол яг тэтгэврт гарах нагасан зарим одоо мөнхөрсөн байгаа. Тэгээд мөнхөрсөн ч гэсэн одоо манайд ажиллаж ирсэн нар мандал гэдэг нэгтлэн байсан намайг анх ирэхэд хин Бямбчуу эдийн засагч, Төмөр хуйг эдийн засагч, Батүлэг эдийн засагч, Хамтсран нэгтлэн бодгоч, Мэдгмаа гэд нэрв бол одоо аж ахуйн нэрв, химийн нэрв, бэлэн бүтээгдэхүүн нэрв гэдэг ийм олон нэрвтэй ийм сайхан үйлдвэр ажиллажлаа. Тухайн үед бол манайх өдөртөө өхрийн ширийг 1400-аар ордог, хагас сайдар болохоор 1000-аар ордог ийм том үйлдвэр байлаа. Бид үйлдвэрлэгч ард түмэн байсан гэдгийг 1986-аас 1989 онд оргил үедээ хүрч жилд 5 сая орчим арьс шир өслөг түүхийн эдийг хүлээн авч ангилан ялгах, эцсийн боловсруулалт хийж жилдээ 4 сая хос гутал, 400 мянга гаруй савхин ба өслөг хувцас, 1 сая гаруй малгай, бээли үйлдвэрлэж дотооддоо төдийгүй Европын орнуудад экспортлож байсан хэмээн түүхэн товчоод тэмдэглэсэн байна. Тэгвэл энэ салбарт цэрэн надимт нэгтлэн бодогчтой энэ зэрэгцэн ажиллаж явсан Ахмад буурлуудынхаа ярианд анхаарлаа хандуулцгаая. Энэ хугацаанд юу Булгар компанийн үлдээний тухай ярихад бол 90 гаруй жилийн түүхтэй үлдэн шүү дээ. 1934 онд Алтан булгын Булгарын завод гэдэг Оросын тусламжаар жижиг үйлдвэр байгуулсан юм. Тэгээд дараа нь энэ хот руу орж ирээд тэгээд анх суурийг тавьсан үйлдвэрлэлтэй анхны үйлдвэр шүү дээ. Би 1965 онд анхны илгээлтийн тус улсын Булгар компанид ажиллаж иржсэн. Тэрнээс хойш одоо 37 жил ажиллаад тэтгэвртээ суусан. За бидний анх ажилд орохдоо 200 хүнтэй тийм л үйлдвэр байсан. Жижиг урдны ширээ хийдэг, гутлын одоо дээд үеийг хийдэг ийм л газар байсан. Би 1974 онд анх үйлдвэртээ ажилчин болж орж ирсэн. Анх орж ирээд би Бадам гэдэг багштай байлаа. Багш маань намайг арьсыг анх одоо бодож сурах тийм дамжлагт ажилладаг байсан. За та одоо
Амарч болно үйлдвэрт сэтгүүрт гарлаа гэх хүртэл ажилласан шүү би. Өөр хамт олон өөр үйлдвэр албан газрын үе таалныг нээсэнгүү эндээ л ажилласан. Энэ хөнгөн үйлдвэрийн салбарт ерөнхийдөө 35 жил ажилласан. За энэ том ширний үйлдвэр гэж яхад тэнд би 7 жил ихтлэн. Энэ гутлын үйлдвэрт 3 жил. Саяхшэдэл шиврээ эдэмтгэл бүгдээр нь дамжигдсан. Тэгээд яаманд 9 жил болсон. Тэгэхэд чи 2 ээлжээр ажилладаг байлаа, өглөө орой ээлжээр ажилладаг байсан. Орой ээлж нь болохоор 4 цагаас орой шөнийн 2 хүртэл, өглөө ээлж нь болохоор өглөө 8-аас 4 цаг хүртэл ажилладаг. Ингээ 2 ээлжинд ээлжлээд явчихдаг. Тийм байсан. Аж үйлдвэрийн комбинатаас спортын олон сайхан алдартнууд төрөн гарчээ. Тухайлбал хар авраг гэдгээр нь бидний мэддэг цэрэн тогтох авраг, лонцойд орж, бүхийн засвал, мигмар, цахилгаан мөнхөө, ерөнхийлөгч асан Баттуулгын аав халтмаа гэд эдгээр хүмүүс энэ салбарт ажиллаж хөдөлмөрлөж явсан түүхтэй ажээ. Манай арх ширийн нэгдлийн хашаан дотор бол бүхийн одоо янз бүрийн цолтонгууд байдаг. Спортын цэгтэй байсан. Манай спортын цэгт болохоор одоо ардын багш болсон намширгаа цэгийн даргатай сур харуултын мастер отхон гэж байлаа. Уулын спорт мастер даваасар гэж байлаа. Ийм сайхан бөхчүүд цол дууддаг ийм сайхан улсууд манай энэ арх ширний хашаан дотор амьдарч байлаа. Аж үйлдвэрийн комбинат бий болсноос хойш арх ширноос гэж тусгаар болохоос өмнө одоо хэдэн зуун мянган хүн л орж гардаг. Одоо шөнийн ээлжинд болохоор гадаа үүдэн дээр 20-30 автобус ирээд шөнө тийшээ явна гэж орилдог. Өглөө болохоор ажилчид бүгдээрээ л энэ хаалгаар орж гардаг байсан. Сүүлийн 72 оноос хойш ноосны нэгдэл тусдаа хаалгатай болсон. Арх ширний нэгдэл болохоор энэ хаалгаар одоо 30 мянган ажиллагчид бүгдээрээ л өдөр шөнөгөө орж гардаг ийм сайхан түүхтэй хаалга байгаа юм даа. Тэгээд манай одоо түүхэнд бас энэ аж үйлдвэрийн комбинатын 1-р цахилгаан станцын өндөр яндан 2 яндан байсан чинь 1 болсон юм байна. Би тэрийг одоо мэдсэнгүй. Энэ яндан 2 л одоо энэ түүхт үйлдвэрүүдийн үлдэгдэл болж тээ. Буух цаг нь болчихно. Тэр үедээ нэг дамжлага дээр ажиллаж ирсэн бол тэр дамжлагынхаа гар хөлөөж ингээд будагтайгаа тэгэл тэр автобусандаа амжиж суух гэж гүйцхэн штэ. Гутлын үйлдвэрийг бүрэн бүтэн хангадаг. Ингээд сайхан том үйлдвэр хувийн болон хувьсгалын үйлдвэр энэ гутлын арьс болон хувцсны арьсаар нь бүрэн хангаж ирсэн ийм сайхан том үйлдвэр байдаг. Энэ үйлдвэрт 31 жил ажиллаад тэтгэвртээ суусан да. Ажилчин ангийн гараар хөрөнгө мөнгөөр бүтсэн олон байшин байдаг. Тухайлбал тэд өөрсдийн хүчээр хөдөлмөр нийгэмлэгийн тэр том байшинг барьж мөн баян уул амралтын янзаг цусланг хагас бүтэн сайн субботникоор барьсан түүхтэй. Манайхыг олон нэр сольсон хорон амнууд, том ширний үйлдвэр гэх мэт том ширний үйлдвэр байхад цэвэр содном, шарав гэж 2 хөдөлмөрийн баатар байлаа. 1976 онд одоогийн Булгарын завод бас л нэг цэргийн ангитай бүгд л өөртөө барьсан үйлдвэр юм да. 1990 онд Италийн тоног төхөөрөмжөөр суйрлаж зогсолт хийж тогтжуулж байсан ч хувьчлагдсан. Гэсэн ч үр ашигтай ажилласан юм байхгүй хаагдаж хувьчлагдан бид нар ажилгүй болсон доо. Хэдий тийм ч гэсэн бид хуучин байсан бүтээгдэхүүнээрээ 5 жил амьдарсан. Эхчүүдэд хүүхдийн тэтгэмж өглөө, ажилчдынхаа цалин өглөө, тэгээд л хөрөнгө мөнгө дуусаж нийтээрээ ажилгүй болсон доо хэмээн цэрэн найдамд гавьяат сэтгэл дундуур ярьсан юм. Гавьяат эдийн засаг цэрэн найдамд ихчийн үед би яг энд үйлдвэрт хуваарлагдаад орж ирж байсан. Тэр үйлдвэрийн таалга тооцоо бүх юмыг бол энэ хүний гараар л ордог ийм сайхан л байсан. Олон жил ажиллаа, олон жил нөхөрлөж байна. Одоо хүртэл гал ойр дотн харьцаатай их хүндэлж хайрладаг. Тэгээд зовлон жаргал бүх юмд бол айгүй мундаг нэг номерт биднээсийг одоо баг ахлаач команд гэхүү. Ерөнхий нэгтлэн бодогч цэрэн найдамд санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргадаг үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх арх ширний одоогийн орц нормыг тогтоох ажилд идэвхтэй байсан хэмээн хамтран ажиллаж байсан журмын нөхд нь ярина.
Аливаа имийг цаг хугацаанд нь хийдэг. Цалин бодохдоо алдаа дутагдал гаргадаггүй. Гаднаас шалгалт ирэхэд дандаа сайн гардаг. Шинийг санаачилдаг. Ийм үр дүнтэй ажиллаж ирсэн учраас түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж Монгол улсын гавьяат эдийн засагч хэмээх шагналыг хүртээсэн гэж салбарын нь ам нэгтээ хариулна. Манай одоо алтан үеийн сайхан нэгтлэнгууд байсан. Тэднээсээс сайн имийг сайн сурсан. Би бас яг арай урд байсан цэрэн найдмад бас чадах мэдэх юм хэлж өгдөг байсан. Тэгээд цэрэн найдмад чинь бол надаас ер нь хамаагүй ухаантай. Яагаад гэвэл ингээд том ширний үйлдвэр чинь засвартаараа зогслоо л одоо нэг жил. Тэр хугацаанд одоо дарга уул яасан гэхээр энэ үйлдвэрийн одоо агуулгыг тэр чигт нь гутлын үйлдвэрт өгчий гэж байсан. Цэрэн дэвнтэй өвөө энийг ер нь аажмаа тэгж байсан өвчээр нэг жил зогсож байхад энэ юуг чинь багаар ингэж борлуулад байсан учраас үйлдвэр бол нэг жил мөнгөөр тасраагүй. Цэрэн найдмад бол ямар ч гэсэн надаас илүү л ухаантай хүн байсан да ер нь. Би хэрвээ энд нэгтлэн бодогч байж байгаад үйлдвэр одоо ингээд юу яла юун зогслоо. Юу яла засварт. Энэ гутлынхаа үйлдвэрт энэ агуулгаа өгчих гэсэн мэт би бол өгчихл юм байсан баг. гэдэг гэж бодчих. Аж үйлдвэрийн комбинат арь ширний нэгдэлд 200 гаруй нэгтлэн бодогчид ажиллаж байжээ. Тэдний ихэнх нь дээд сургууль төгссөн бол цэрэн найдамт нэгтлэн бодогчийн хувьд 7 дугаар ангийг дүүргэж улмаар санхүү эдийн засгийн техникумыг төгссөн хэдий ч ажил мэргэжилдээ дуртай, сайн ажилласан учраас гадаад дотоод их явуулж улам мэрэгшиж байжээ. Тиймдээч 2012 онд Туркийн Стамбул хотод дэлхийн нэгтлэн бодогчдын чуулга уулзалтанд орж Иркутск хотод арь ширний үйлдвэртэй танилцж туршлага судлан 14 хоног суун сурч мэдснээ ажил хөдөлмөртөө харуулж байсных энэ салбарын 92 жилийн түүхэнд ажилчин ангиас цэрэн найдамт гавьяат эдийн засагч төрөн гарсан байна. Ер нь нэгтлэн бодох бүртгэл гэдэг бол одооны үеиг бодвол 99 данс хөтэлдэг балансыг нэгдсэн журмаар гаргадаг. Яам тамгын газар болоо 5-6% хуулдаг. Тэрийг бол нэгдлийнхэн захиргаан дээр очиж 5-6% хуулж одоо тушаадаг байсан. Тэгээд оройны 8 цагаас өглөөний 8 цагт нэг ээлжин нэгтлэн бодох нэг уншлагатай 6 хүн хуулна. Өглөөний 8-аас одоо 12 хүртэл хуулсан улсуудынхаа ээлжийг өөрчилж тоо буруу зөв бичдэг гэдгийг үзэж дахиж нийлдэг ийм шаардлагатай байлаа. Тэгээд тэр шаардлагаа биелүүлээд нэгтлэнгуудынхаа тайлан балансыг одоо яамд өгнө, арь ширнийхаа нэгдэлд өгнө, сангийн яамд өгнө, намын хороонд өгнө, ардын хяншилгалт өгнө, ийм 5-6 газар одоо ерөнхий нэгтлэн бодох хэлцээний дарга авч тушаадаг ийм мундаг сайхан зарчим туйлт ажилтай байсан биднес. Ажил амьдралынхаа 40-од жилийг арь ширний салбар, тухайн үеийн аж үйлдвэрийн комбинат, арь ширний нэгдэлтэй хоёргүй сэтгэлээр холбож өнөөдрийн бидний амьдарч буй Монгол улсын өнгөтэй өөдтэй бүхэнд жигждийн цэрэн найдмат гавьяат эдийн засагчийн нөр их хөдөлмөр, түүний хамт олон энэ салбартаа үнэнчээр зүтгэж өндөр насны тэтгэвртэй гарсан хэн бүхний үр шин билээ. Манай нөхөр одоо Лувсанболдынгийн лавгсран гэдэг 44 оных. Тэгээд тэр одоо ханилд суугаад 65 жил болж байна. 3 сайхан хүүхэдтэй. Тэгээд 3 сайхан хүүхдээ одоо сургууль, дээд сургууль боловсралтай болгосон. Өөрснөө одоо тэгээд ажил хөдөлмөр хийж зүтгэсээр агаад тэтгэвртээ суусан ийм л хоёр гэр бүл байна. Эний ажлыг хэр ойлгодог байсан бэ? Ойлголгүй яг ойлгож ижил одоо амьдрал цэцэглэн шүү дээ. Нэгтлэн бодох бүртгэл гэдэг чинь хэцүү. Заримдаа өөрөөр нь юм хуулуулна. Гэртээ ирж байгаа л хуулуулна. Тийм л ажилтай. За би нэг аж үйлдвэрийн комбинат арь ширний нэгдэлд ажил 40 жил ажилласан. Тэгээ сүүлийн үед бодогдож байгаа нэг 3 зүйлийг хэлье гэж бодож байгаа байхгүй. Нэгдүгээрт нь болохоор энэ мөн аж үйлдвэрийн арь ширний үйлдвэрүүдийг дархан руу одоо нүүлгэнэ гэдэг асуудал бол одоо манайх шиг энэ эдийн засгийн талаараа ийм болцсон байдаг. Хоёрт Монгол орон чинь одоо
далайн гарч байхгүй. Тэгээд юм болгоны үн нэмэгдсэн байдаг. Энэ бол өстой нэг бүтэхгүй ажил гэж миний хувьдаа бодож тэрийг хэлмээр байна. Хоёрдугаарт нь болохоор зэрэг манай үйлдвэр одоо имэйлт рүү нүүлгэн гэдэг юм. Одоо имэйлт рүү нүүлгэн гэдэг чинь одоо ахаал тэнд нэг арьс булгарын зовоодыг бариад тэгээд тэнд ажиллаад ингээд Монголын ард түмний гутлын материалыг биелэн болгоно гэдэг үнч удаан хугацаа хэрэгтэй байна. Нэг шир боловсруулахад одоо 40 хэдэн дамжлах 200-аад нэг төрлийн химийн материал тэгээд ажиллах хүчин инженери техникийг ингээд бодохоор ерөөсөө бүтэхгүй л ажил юм шиг байна. Тэгтээ нүүнл гэж байна. Энийг ингээд ажил сүулдэ өрөө төлж чадахгүй доо үйлдвэрүүд нь өөр хүний барьцаанд орчих бай гэж нэг санаа зовж байна. 3-дугаарт нь болохоор өөрийнхөө үйлдвэрийн одоо арьс ширийг чанартай сайн үйлдвэрлээд энэ эх орныхоо гутлуудыг эрзэн нугалтай гутлаг өмсөхийн хооронд одоо энэ өөрийнхөө үхрийн ширийг боловсруулж ноос авч эсгийгээ боловсруулад эсхий гутлаа хийх хэрэгтэй. Монгол гутал, хорон гутал, цагаан ултай гутал хийвэл одоо энэ улсуудын эрүүл мэндэд сайн болоо гэж ингэж боддог юм аа. Зүр ажилдаа хариуцлагатай бие хүндэтгдэг хүн хүнийгээ одоо сайхан хүндэлж явуулах хэрэгтэй. Юу ажил төрлөө сайн хийх хэрэгтэй. Ер нь хүн бол сэтгэлээ сайхан одоо гэгээтэй байх хэрэгтэй. Ер нь. Тэгэл ажилласаа хийх тэгэл нийгэм хөгжиж шүү дээ.